Ичгүй ингэж нэг юм чамтай юм ярих боломж гарах гэж. Хөөе. Чи юу гэгэнэ яагаад чамд хайртай байсныг мэдхүү? Байсан. Тийм шүү дээ байсан. Гэтэ одоо юу гэж бодож байгаа мэдэхгүй л те. Чи нэг сайн бодоод үзтээ. Гэгэнэ юу яагаад чамд сайн болсон байх вэ? Мэдгүй. Үүний чи мэдэхгүй гэж. Чи ч одоо өөрийгөө мэддгүй юм хаашийн. Би л дөлгөөнөө яагаад надад сайн байдгийг л мэднэ. Яад. Яах юу ах вэ? Октоо чи нүдэрэл дуралдаг хүмүүс шүү дээ. Дөлгөөнөө миний хөөрхөн хөгжилтэй игдүүтэй цариг зөндөөл олоо даарсан. Даанч чамд хүнд гайхуулаад байх гоцгоод юм алга л та. Тэр чи ахаад нэг сайн боддоо. Гэгний юу яагаад чам тийм хайртай байдаг ах вэ? Яг одоо чиний над гаргаж байгаа мөс шиг хүүтэн мөртлөө. Гэхдээ яах вэ бас дажгүй царайлаг төрхөн чинь л дурлсан байхгүй юу? Гэтэ би л охин хүүхэд байсан бол азааг сонгох байсан. Азаа ч гэсэн царайлаг. Дээрс нь тэр би хаамаа те. Гол юм яар л да. За л та. Тэгэхээр одоо чи гэгэнийг өөртөө ахиж дурлуулахын тулд өөрийгөө юуг ашиглах ёстой вэ мэдэж гинөө? Үргэлжлэлийг видео сангаас